Танайх бол хандлт ихтэй үз. За сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе, сайхан намарч байна. Сайхан та нарт бас энэ өдрийн мэндийг хүргэе. Бас энэ лайвыг үзэж байгаа нийт монголчуудад бас энэ өдрийн мэндийг хүргэе. Намарчаа сайхан болж байна. Та нарын намарчаа сайхан биз дээ. Сайхан намарч байна. Баярлалаа. Тэгэхээр ярилцлага өвөр Монголд өрнж буй одоо энэ Монгол хэл бичгийн аврах тэмцлийн талаар эхлүүлье. Тэгэхээр Хятад улсын өвөр Монголд явуулж буй энэ хэл бичгийн бодлого мөн энэ түүнийг эсэргүүцсэн энэ өвөр монголчуудын тэмцлийн талаарх сэтгэлдээ та хуваалцахгүй юу юм? Тэгээ энэ бол бас ойрын өдрүүдэд Монгол хүн болсны хувьд тэр тусмаа энэ Монгол суухан, Монгол түүх соёлоо судалж өнөөдөр энэ тургатан даяар хүргэж яваа, соён гэгэрүүлж яваа хүний хувьд бол сэтгэл эмзэглүүлсэн, сүнс дөргиосон, оюун гашлагсан хэцүү ажил болж байна л да. Тэгээд энэ дээр бол би бас их олон одоо мэдээлэлтэй яг одоо дэмжиж түгээж жоохон сошиал орчинд идэвхтэй байгаа хүмүүсийн нэг байх. Тэгээ ер нь бол шөнө нойр хүрэхгүй байна, яг үннийг хэлэхэд. Өдөртөө бол хоолоогоор юм давхгүй байна. Үндэ сэтгэл их шаналнтай байна. Тэгээд энэ асуудал юунд байгаа юм гэхээр зөвхөн өвөр монголчуудын асуудал гэж өөрсдөөсөө түлхэж тусгаарлахтай биш. Өнөөдөр өвөр монголчуудын асуудал юм шиг харагдж байгаа боловч маргааш биднэрт ирэх асуудал тулгарх асуудал байхгүй юу? Тэр үүднээсээ нөгөөдөр бол бүр Монгол үндэстэн энэ дэлхий дээр оршихгүй юу гэдэг асуудал тулгарч байгаа юм. Тэгээ энийг ойлгуулахын тулд би нэг товчхон одоо юм ярил л да. Тэгэхээр ер нь ард түмэн болгон үндэстэн байдгүй. Ард түмэн аливаа ард түмэн хизээ үндэстэн болт юм бэ гэдэг нэг юм асуудал байдгийн. Тэгээ одоо манай дэлхийд даяар ер нь ганц Монгол биш, дэлхийд даяар бол ард түмэн үндэстэн хоёрын ялгааг нэх мэдгчгүй, ойшоохчгүй, ойлгохчгүй нэг юм асуудал байгаа юм. Тэгэхээр та нар боддоо 200 гаруйхан жил болж байгаа Америкийн ард түмэн өнөөдөр 200 хэдэн сая, 300 сая ард түмэн байна. Дэлхийн өнцөг болон бүрээс цуглаас суудсан. Тэр ард түмнийг Америк үндэстэн гэж хэлэхгүй байгаа сте. Тэгэхээр 200 гаруй жил оршин тогтноцсон энэ ард түмэн яагаад өнөөдөр үндэстэн гэж нэрлэгдэхгүй байгаа юм. Тэгэхээр ард түмэн үндэстэн хоёрын ялгаа байдаг. Тэгээ миний одоо уншиж судалж олж мэдснээр бол зүгээр бөөгнөрсөн оршихуун эрх ашгаараа бөөгнөрсөн ард түмнийг л хэсэг бүлэг хүмүүсийг ард түмэн гэдэг байгаа юм. Зүгээр л оршихуун эрх ашиг. Хүн оршин байхад амьдралын, нийгмийн, байгалийн гэд янз бүрийн одоо аюултай учирдаг. Тэгээ тэрэнд ялагдаж мөхчих аюул байна шүү дээ. Тэгэхээр зэрэг нөгөө байгалийн, нийгмийн элдв аюулын өмнө мөхгүй тулд яг өөр ирэхгүй баттгон тантай хамт нэг дур суухаас өөр аргагүй болдог. Нэг сөрөг болохоос өөр, нэг одоо хэсэг бүлэг болж амьдрахаас өөр арга байхгүй. Тийм учраас хүй нэгдэл үегээл нөгөө ог омгороо байсан үе те. Гэтэл ийм л хүмүүсийг ард түмэн гэж байгаа юм. Зүгээр оршихуун, мөхгүй тулд оршихуун эрх ашгаараа нэгдсэн ийм хүмүүсийг. Тэгвэл оршихуун эрх ашгаараа нэгдээд өөрөө ирэхгүй хүссэн ч хүсээгүй ч бөөгнөө суудсан нэг сөрөг болцсон. Хүн энэ ард түмэн чинь бол хизээ үндэстэн болт юм гэхээр 3 зүйл байна. Монгол сууханд сургаснаар 3 зүйл байдгийг. Ураг үүсгийн үндэс, урагхуйн иш, бадрахуун цомрлог гэж. Яг одоо хөрсөнд өвс ургамал ургаад үндэслээд ургаад тэгээд одоо цэцэг үр жимсээ өгдөг. Яг энэ үе шатаар авч үздэг. Тэгэхээр тэр үндэстэн үүсгийн үндэс нь бол хэл, сэтгэхгүй, ухамсар гэж 3 юм байдаг. Үндэстэн үүсний дараа бол ургах хэрэгтэй болно. Ургахуйн иш нь болохоор төр засаг эрх гэдэг 3 юм байдаг. Нэгэнд оршицсан, ургацсан бол одоо бадарч цэцэг жимсээ өгөх ёстой. Тэр нь бол ах уу,
боловсрол, соёл гэж 3 юм байдаг. Тэгэхээр энэ яг өвс ургамал ургадагтай адилхан 3 үе шаттайгаар энэ үндэстэн бий болдог байхгүй. Ард түмэн бол хамаагүй Америк шиг хаанаас хэдэн хүн цуглаас суучиж болно. Тэрэнд асуудал шалгарал байхгүй. Тэгвэл үндэстэн болохын тулд энэ ард түмэн чинь тэр үүсгийн үндэс, ургахын иш, бадрахын цомрлог гэдэг 3 үе шатад туулах хэрэгтэй. Түүхэн үе шатаа. Тэр үүсгийн үндэс болж байгаа 3 зүйл чинь хэл, үндэсний хэл, сэтгэхгүй ухамсар гэж байгаа байхгүй. Тэгвэл одоо энэ дэлхий дээр оршиж байгаа 200 гаруй улс орн 21-р зуунд оршиж штэ. Энд чинь 13-р зуун биш хүнийгүй үе биш байхгүй. 21-р зууны соёлд хүндрэлтэн гэж байгаа мөртөө энийг мэдэхгүй. Ямар ч шинжлэх ухаанд нь мэдэхгүй, шинжлэх ухааны ямар ч том агуу эрдэмтэд нь мэдэхгүй. Ямар ч ном сурагчид нь заахгүй, ямар ч Кембриж, Харвардд нь энийг заахгүй. Энийг зөвхөн бидний эцэг дээдс заасан байдгийг. Тэгэхээр ямарваа ард түмэн нийлж суугаад хэдэн сая жил юм уу хэдэн 100 мянган жилийг туулсны эцэст үннийх нь тэр амьдралаар нь шалгагдаж гарч ирсэн үнний шалгуур болж хэл сэтгэхгүй ухамсар бий болдог. Нөгөө төр засаг их гэдэг 3 юм болохоор үннийх нь хэлцэл болдог. Нөгөө ахуй боловсрал соёл 3 нь болохоор үннийх нь цогцлол болдог. Ийм нарийн зүй тогтол байхгүй. Гэтэл өнөөдөр хэдэн жилийн өмнө одоо 2 жилийн өмнө жишээ нь Уугар Шинжаанд бүх дунд сургуулийн хичээлийг одоо монгол хэлээр заахгүй гэдэг хятадын одоо зарлиг шийдвэр гараад энэ хэрэгжээд өнөөдөр явж байгаа. Энэ үед бол тэнд чинь 170-80 мянган монгол байгаа учраас ойшоосонгүй шүү дээ. Хөхнуурт бол энэ бүр аль эртдээд Монгол дээр хэрэгжчихсэн. Тийм учраас одоо би хөхнуураар өчнөө явсан. Тэнд бол сайхан монгол залуучууд төвд хятад хэлтэй монгол хэлээр ярьж чадахгүй. Ингээ биднийг очихоор тэрврээд уйлахаас өөр юм хийж чадахгүй. За энэ эмгэнэл байсан. За дараагаар нь тэр сүби монгол гэд байж. Тэд нар өнөөдөр ядраад нэг юм хэдэн монгол үчиг 4000 монгол ингээ аваас үз. Гэтэл Сичуаны монгол, Юнаны монгол, Унааны монгол, Гансугийн монголчууд ихэнх нь монгол хэлээ мартчихад монгол хэл бичиггүй болчихсон сууж. Гэтэл өөр монгол. Миний олж авсан мэдээлэлээр бол өөр монгол 6 сая хүн амтай. 6 сая хүн амынх нь одоогор 4 сая нь монгол хэл бичигтэйгээ байгаа. 2 сая нь аль хэдийн монгол хэл бичгээ бас алдсан. За ингээд ерөөсөө энэ монгол хэл өнөөдөр ар монголчууд бид нар 3 сая 300 мянга гэж байна. Гэтэл бид нар монгол хэлтэй байгаа боловч яг үндэ монгол бичиггүй болсон байхгүй. Тэгвэл энэ дэлхий дээр энэ монгол бичгийг чинь авч тээж явж байгаа ганцхан ард түмэн өнөөдөр өөр монголчууд байхгүй. Тэгэхээр энэ өөр монголчуудын асуудал зөвхөн өөр монголчуудын асуудал биш, бүх монголчуудын асуудал болчиход байгаа юм. Цаашаа бүр том утгаар нь авч ярих юм бол нүүб ЮНЕСКО нөгөө бит болон бит тус соёлын үеийг бүртгэдэг ЮНЕСКОгийн энэ соёлыг хамгаалах асуудал болж гарч ирээд байгаа байхгүй да. Тэгэхээр энэ монгол бичиг гэдэг чинь заяа би түрүү хэллээ. Ард түмэн болгон үндэстэн байдгүйтэй адилхан энэ монгол хэл бичиг гэдэг чинь заяа зүгээр бусад ард түмний хэл бичигтэй адилхан зүгээр нэг хэл бичиг биш ээ. Хүний харилцааг дамжуулдаг хэл бичиг биш. Монгол хэл бичгийн ялгаа нь бусад хэл улс үндэстний ард түмний хэл бичгээс ялгаатай нь Тэнгэрийн соёлыг газарт буулгаж ирдэг Тэнгэрийн эрдэм ухааныг газарт буулгаж ирдэг ийм холбоос болсон ийм хэл бичиг байхгүй юу. Гэтэл энэ бичгийг чинь өнөөдөр ганцхан өөр монголчууд тээж байна. Тэгэд магадгүй одоо элвэг доржийг муучлал байна. Элвэг доржийн ганц хоёр хийсэн гавья байна гэж би хардгийг. Нэг нь бол энэ дотроосоо казакуудад идэгдэж байгаа өнөөдрийн Монголын асуудал. Би одоо ингээд жил болгон ховд уус баян үлгийгээр явж ирдэг. Очих болгонд газрын түрээд ингээ казакууд эзлээс үүж байна. Өнөөдөр ховдын эрдэнэ өрийн суманд заа юу. Залуу малчид зүгээр казакуудад мөнгнөөс газраа тавьж өгөөс үүж байна. Ингээд казакийн 11 айхтар өвг эцэг одоо жилд одоо хэдэн удаа залуучуудаа цуглуулад баян үлгийн ховд улсын нутаг дээр казакийн улс байгуулахыг одоо шаардаа зөвлөө ингээд цаанаас нь заагаа чиглүүлээ сууж байгаа. Ийм айхтар. Гэтэл энэ шиг одоо манай энэ монгол хэл бичиг гэдэг чинь тэр Тэнгэрийн соёлыг дамжуулж ирдэг. Ийм том хэл бичиг. Тэгээд өнөөдөр элвэг доржийн хийсэн нэг юм тэр казакийн улс байгуулах оролдлогуудыг хязгаарласан. Баян үлгийн аймгийн цэрэг хүчний байгууллагуудын удирдлагыг дандаа монгол үнээр тавьсан. Өнөөдөр казакууд монгол дотор яа даварч байна. Бид нар хараа сууж байна бүх талаар. Манаах шиг заа юу. Казак хүнээр их хурлын гишүүн сайдаа хийчихэд их хурлын дэд дарга хийчихэд сууж байгаа улс өнөөдөр байхгүй шүү. Өөр монголчууд жишээ нь дээд монголчууд, шинжаа монголчууд ятын төр сонгогдох хэрэггүй л байдаг байхгүй юу.
Аймгийн засаг дарагч дандаа л хятад хүн байдаг. Бодлого хэрэгтэй байдаг. За тэгээд дараагаар нь Илвэдэржин хийсэн хоёр дахь чухал зүйл бол энэ 25 оноос төрийн бичих болгосон Монгол бичгийг. Энэнтэй холбоотой хятадын төрийн бодлого явж гин гэж би бол хувь хүний хувьд харж байгаа. Тэгэхээр за энэ хоёр чинь хэл нэгтэй, одоо бичиг нэгтэй болчих юм бол дийлдэхгүй болчихно. Тэгэнгүүт тэр 25 оноос ч өмнө те эдрийг ингэж энэ бичгээс салгах юм асуудал. Тэгэхээр энэ монгол хэл бичгийг ийм үндэстэнг бий болгосон үүсгэсэн гэдэг утгаар нь нөгөө талаас нь тэнгэрийн соёлыг газрын соёл болгоод тээж авчирдаг гэдэг утгаар нь 3 дугаарт хойч үеийн монголчууд оршин тогтохын тулд энэ хэл бичигтэй байх гэдэг ийм 3 том том бодлогын дор оршихуйн нийгмийн том бодлогын дор бол энэ монгол хэл бичгийг хамгаалж үлдэх нь зөвхөн монголчуудын өөрч биш өмнөд монголчуудын төдийгүй ар монголчууд бидний дэлхийд байгаа бүх монголчуудын үйл хэрэг. Тэгээ энэ утгаараа Монголын төр засаг өнөөдөр энэ дэр дуурах ёстой. Яагаад монголчууд хоошоо харж цайныхаа дээж өргөдөг юм? Яагаад төвдөд нас урсан хүнээ Монголдо явчлаа гэж хэлдэг юм? Яагаад Уйгурт Сичуаны Монголд нас урсан хүний сүнсийг Монголд явуулах бөөгийн зан үйл хийдгийг ингээд маш олон юм би энэ энэ богино хугацаанд ярьж баршгүй. Тэгвэл энэ Монгол улс үндэстэн гэдэг чинь тэнгэрийн үндэстэй, газрын үндэстэн биш. Эн чинь үндэстэн ч бас биш. Цаашаа ярих юм бол эн чинь угсаатан, тэнгэр язгууртан ард язгууртан үндэстэн. Одоо ингээд ярихаар нөгөө Монголын эсрэг нөхдүүд чинь элдв юм хэлэх ба. Хэлэг хамаалга би хэлсээр ч ирсэн ч аштаа ч хэлэх болно. Тийм учраас энэ монгол хэл бичиг бол тэнгэрийн хэл бичиг, монгол үндэстэн бол тэнгэрийн үндэстэн. Тийм ч учраас дэлхийг болохоо байгаад дэлхийн хүндрэлтэн хоорондоо алцаад болохоо байх биенээ сөнөөхтөр тулахад монголчууд гарч ирж энийг байранд нь оруулдаг, ёс журманд нь оруулдаг. Пакс Монголиа буюу Монголын ингэчинг тогтоодог. Дээр нь дахиад нэмээд хэлэхэд хүн төрлөختөн ухамсар оюун сууж 2 дугаар мянганы сууд хүнээ тодруулахад анхны хүнээр Чингис хаан тодорсон. Чингис хааныг сурган хүмүүжүүлсэн бичиг. Чингис хааны их үйл хэрэгэ бүтээсэн бичиг, Чингис хааны их Монголыг байгуулсан бичиг хэл, Чингис хааны дэлхийд ингэчинг тогтоосон бичиг хэл. Ийм учраас ЮНЕСКО дэлхийн хүн төрлөختний соёл байхгүй юу эн чинь. Тийм бид нар өнөөдөр дэлхийн соёлыг тээж байгаа ард түмэн. Тийм учраас энийг бид нар хамгаалах ёстой. Энэ дээр төр засаг дуурах ёстой. Боловсролын юм хийх ёстой. Харамсалтай нь Монголын төрд мэдлэг боловсролгүй ухаантай том булчингаараа гайхуулсан хүмүүс гарахаар юу болдгийг бид нар тун эмгэнэлтэйгээр харж байна. Өнөөдөр Монгол өчигдөр Шинжаан Монгол, Дээд Монгол за 2-3 жилийн өмнө ч гэсэн Бурятид бас л энийг Бурятийн автономт эрхийг хасаад Оросын төрөөс Бурятийн автономт эрхийг хасаад Бурят хэл дээр хичээл заахыг хориглол бид нар юу ч хийгээгүй л өнгөрөөсөн Бурятууд талбай дээр гарч агсаж байгаа л өнгөрөөс. Одоо эн чинь алхамар бид нар руу ойртож байна. Тэгэд ялангуяа Монголын төр засаг өнөөдөр хятадын төрийн бодлогоор явж байгаа ийм үед бид нар зөвлөгөө заавраар явж байгаа үед тэдний мөнгөнд дор сөхөрцсөн сөгдсөн үед хүчгүй болцсон үед бол бид нар одоо яах юм төрийг хараад хийх юм байхгүй. Уг нь бид ар монголчууд бидний өмнөөс энэ Монгол улс үндэстний өмнөөс энэ бүхнийг хийж явах, өмгөөлж явах, өмг төшиг болж явах хүчин субъектчинд энэ Монголын төр засаг боловсрлын яам. Харамсалтай нь тэнд мал шиг хүмүүс гарцсан учраас том булчингаар гайхуулсан, том ухаанаар гайхуулж чадахгүй улсууд, том мэдлэгээр гайхуулж чадахгүй улсууд гарцсан учраас өнөөдөр ийм. Тэгээд ийм хүмүүсийг өнөөдрийн ар монголчууд бид нар л сонгосон шин. Тийм учраас цаашдаа их ухаалаг, их ухамсартай байхгүй бол бид нар түүхэн төдийгүй, түүхэн гэдэг бол одоо бүр багтах гэж байна. Оршихуу гэдэг оршихуун их эзэгтэй цаг мөч төр ирчлээ шүү дээ. Аль ч утгаараа газар нутгийн хувьд, ахуйн хувьд, эдийн засаг санхүүгийн хувьд, тарих оюун соёлын хувьд тэгээ аимшигтай тэр харалтаа түрүүний хэлдэг. Тэр бадрахуйн цомрлог гэдэг нөгөө ахуй боловсрол соёл нь хамгийн дээр байгаа 9 зүйлийнх нь соёл руу дайрдаг байхгүй. Та нар хар одоо Оросууд бол хятадуудаас илүү боловсралтай байсан учраас 1940 онд манай үндэсний бичгийг халж хаяад орос бичгээ тулгацсан байхгүй. Тэгээ бид нар өнөөдөр үндэсний хэлтэйч бичиггүй болцсон. Гэтэл монголчуудад хэл бичиг хоёр нь хоёул байсан. Хятадууд бол оросуудаас арай дутуу хоцорч байгаа учраас тэдний бичиг соёлоор оролцож чаддаг. Одоо оролдож байна. Эцэст газар нутаг цус генээр оролдох эхний алхам шүү. Эцэст яг соёл генээр нь л оролд. Монгол би бол дотроо боддог. Эцэст газар нутаггүй улс оронгүй байж болно. Монгол хүн байж хат буцаад улсаа байгуулж болно. Тийм ээ? Дахиад буцаад хүчирхэж гарч ирж болно. Монгол хүн байгаа үед. Гэтэл монгол хүн байхгүй болчих юм бол газартай байгаад яах юм? Манай ар монгол болж байгаа. Тэгвэл нутаггүй мөртлөө
дотроо соёл, бодол, ухамсар, хэл, сэтгүү бүх юм нь Монгол байх энэ одоо тод жишээ нь өвөр Монгол. А нутагтай эх оронтой бүр тусгаар улстай мөртөө дотроо ирлээ царилыз болцсон байгаагийн тод жишээ өнөөдрийн ар монголчууд байхгүй. Тэгэхээр та маш чухал зүйлийг хөндөж хэллээ л дээ. Энэ юу байсан бэ гэхээр одоо нэгдсэн үндэсний байгууллагын 5 гол хэл бичиг гэж байдаг шүү дээ. А тэгвэл 13 дугаар зуунд эзэн Чингис хаанаас болвол өөрийнхөө үйл хэрэгээ гадаад дипломат үйл ажиллагаагаа одоо тэр Факс Монголигаа бол монгол бичгээр одоо дэлхийн улс орнууд руу түгээж нэгэн цагт бол одоо энэ бидний монгол бичиг маань бол дэлхийн хэл одоо дэлхийн бичиг байлаа шүү дээ. Тэгэхээр энэ өв соёлыг бол хадгалж үлдэж чадсан нь бол өвөр Монгол. Энэ их Монгол улсын гал боломт болсон Монгол улсад бол монгол бичгээрээ бичдэг хүн бол маш цөөхөн байх шүү дээ. Энэ бол одоо зөвхөн сонирхлын хэмжээнд хоббигны хэмжээнд нэг тийм үлдчихэд байна шүү дээ. Тэгэхээр үүн дээр төр засаг анхаарах ёстой гэж та өөрийнхөө сошиал хуудсан дээр бичсэн байсан л дээ. Одоо энэ тэмцэлд Монгол улсын засгийн газар боловсролын яам яагаад энд анхаарлаа хандуулахгүй байна гэж те. Өнөөдөр одоо саяхан өдөр гэхэд үндэсний үзэлтэй хэдэн төрлийн бус байгууллагууд одоо бүгд найрамдах хятад ард улсын элчин сайдын яамны гадаа жагслаа. Гэтэл төр засаг үнд сая ерөөсө дуугаа байгаад байна гэж хэллээ. Үүнийг та бас дахиад манай үзэгчдэд бас тодруулж ярьж өгөх. Би сая тэр өнөө өглөө хятадын элчинд нөгөө төрийн бус байгууллагуудын нэгдлээс бичиг халуун бичиг өгөх, гадаад харилцааны яамд өгөх гэсэн энэ үйл ажиллагааг бас анхааралтай өглөө харлаа. Ажлаараа. Тэгэхээр одоо хэрвээ бүгд найрамдах хятад ард улсын өвөр Монголын өөртөө засах оронд энэ монгол бичгийг хэл соёлыг хэрвээ ингээд хаах юм бол цаашдаа ерөөсөө монгол бичиг гэдэг зүйл бол цаашаа ерөөсөө байхгүй болно гэсэн тийм зүйлийг та сая хэлсэн шүү дээ. Ер нь л тийм эмзэгтэй цаг дээр ирчихэж байгаа юм. Тэгэхээр даанч харамсалтай нь энийг чинь хараа ухамсарладаг хүн гэж байдгийг. Хүний оюуны хөгжлийн эцсийн төвшин бол ухамсар байхгүй. Ухамсарлах. Тэгэхээр ухамсарладаг хүмүүс төрж суучаад байгаа учраас тэдэрт өнөөдөр энэ зүгээр жижиг асуудал санагдаад байгаа. Гэтэл ухамсарладаг хүмүүст эн чинь болохоор байж боломгүй том аюул болоод байгаа байхгүй юу? Ялгаа нь энд л байна. Тэгэхээр манай дүр засгийн хүн бол хятадын мөнгөн дор сөхөрцөн шүү дээ аль хэдийн. Сөхөрцөн учраас эдгээр чи эдрийн эсрэг ганц үг дуурч чадахгүй. Энэ өвөр монголчуудаа өмгөөлөд өмг төвшиг болоод ЮНЕСКОд ядаж энэ 2 дугаар мянганы агуусууд хүн Чингисийн чинь сурган хүмүүжүүлсэн бичиг. Чингисийн чинь энэ дэлхийг Пакс Монголыг тогтоосон бичиг гэдгээр нь яагаад нүүбд ЮНЕСКОд хандахгүй асуудал бичихгүй байна. Тэгээд та нар хар дээр нь хэдэн төрийн бус байгуулах явж шít Монголын төлөө гэсэн. Нөгөө төрдөө үнэрлүүлсэн, үнсүүлсэн, нөгөө гавьяа шагналаар ингэрээ даахгүй ботлоо зүүсэн эрдэмтэд хайцсан. Нөгөө шинжлэх ухааны эрдэмтэд академич нар хайцсан. Нөгөө төрийн мөнгөөр зоолж идэг нөгөө академич нар сайенс докторууд хайцсан. Хаа байна? Мэдрэмх хэрэг болохоор гачраа мэдрэмх хэрдэг. Яг ийм тулгарсан асуудал болоход яагаад энийг хамгаалах ёстой, яагаад төр засаг дуурах ёстой, яагаад үгээ хэлэхгүй байгаа. Эн чинь нөгөө нацаг дуржийн өсгөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл хайц. Нөгөө Эренчин Бямбаевын бусдын соёлыг хүндэтгэж өвчин хүртлөө мэхий, өөрийн соёлыг хүндэтгэж өвдөг сөхөрн сүгдэгдэг үг хайцсан. Надаас илүү Эренчин Бямбаевын шавнар ш тэдэр. Яагаад юу ч хийхгүй байгаа, хэлэхгүй байгаа. Энэ төрд өнөрлүүлсний, үнсүүлсний гавьяа энэ юм уу? Тэгээд үг байдгийг ард түмний төлөө, олон нийтийн төлөө одоо ач гавьяагаа үзүүлж чадахгүй юм бол ардын цолтон байгаад хэрэггүй гэж. Ийм штэ. Тийм учраас энэ монгол хэл бичиг үнэхээр өнөөдөр өвөр Монголд энэ байхгүй болох юм бол манайх энийг сэргээтлээ хэдэн жил үү. Одоо энэ төр засгийн байж байгаагаар бол миний харж байгаагаар л ойрын хугацаанд чадахгүй. Дээр нь монголчууд маш оюунлаг бус болж байна сүүлийн 30 жилийн гайгаар. Тэгэхээр ном уншдаг хүнгүй, ярилцлага сонсдог хүнгүй, 2 минутаас илүү ой санамжгүй болцсон. 2 минутаас илүү юм үзэх, унших чадваргүй болцсон. Тэгээ ийм ард түмэн дээр яаж энэ монгол бичгийг сэргээх юм? Тэгээд одоо та нар сошиал орчин тэр нэг Кембрижээр сурцсан сүүлийн үеийн 90-ад оны залуучуудын тэр хэл сэтгэхгүй яаж гажиж харьжиж яаж эвдэрч байгааг харж байна. Тэгэхээр цусгийн ирлиз байх нэг хэрэг. Нөгөө тарих оюун сүнс, оюун санаа харьжих ийм аюултай. Тэр чигээрээ цусгийн монголч гэсэн энэ нь харьжчихаар тэр чигээрээ нөгөө улстай үйлчлэл явчихдаг. Аюул нь энэ. Тэгэхээр бидний эцсийн эцэст босоо үлдэх хэл бол сэтгэхгүй гадаад илэрэл. Дотроо юу сэтгэж чинь чи тэрийгээ гаднаа тэгжил ярина, илэрхийлнэ. Тэгэхээр чи хэл байхгүй болно гэдэг чинь тэр сэтгэхгүй байхгүй болно.
Тэгээ одоо манайхан гадаад хэлийг амжилттай сураад байна шүү дээ. Яаж байгаа юм гэхээр хүн гадаад хэлийг сурахын тулд монгол сэтгэхүйгээ эвдэлжээж тэр харийн хэлийг сурдаг. Монгол сэтгэхүйтэйгээ байгаа хүн хизээж харийн хэлийг сайн сурч чадахгүй. Ойр зургийн нэг хоолны хэл сурж магадгүй. Гэвч яг тэр одоо ухамсарын төвшөнд, тийм төвшөнд бол тэр хэлийг сурч чадахгүй. Тэгэхээр манайхан чинь тэр сэтгэхүйгээ эвджиж хүний хэлийг сураад байгаа. Тэгэхээр зэрэг эргээд яагаад ч монголоор сэтгэх, монголоор ухамсарлах боломжгүй. Тийм учраас тэр хараа хэл сэтгэхгүй ухамсар бол үүслийн үндэс юм шүү гэж. Энийг л алдвал та нар эцсийн одоо үүсэл рүү чинь дайрчлаа, үндэс рүү чинь дайрчлаа. Одоо энэ үндэс чинь байхгүй бол та нар байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр таны наад асуулт гадаагаа чинь энэ байхгүй. Тийм учраас одоо бид нар дахиад энэний дараа бидэрт алхам байхгүй. Тэгээд төр зэсгт ийм хүчгүй, Монголын төр зэсг хүчгүй, төр зэсгийн бодлого ийм соёл үндэсний юмдаа ийм хайр найргүй байгаа үед бол хэцүү. Хүнийрхүү байгаа үед бол хэцүү. Тэгэхээр өвөр монголчууд хэл соёлынхаа төлөө өнөөдөр одоо амиа зольж байхад бид Кембрижийн хөтөлбөр гээд ийм зүйл яриа сууж байна л та. Тэгэхээр Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиудад Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх энэ хөтөлбөрийн талаарх одоо таны бодол, байр суурь, шүүмжийг бас сонсъё л да. Монголын энэ ерөнхий боловсролын цаашлуул бүх шатны боловсролын сургалтанд Кембрижийн тогтолцоог хэрэгжүүлэх гэж байгаа энэ алхмыг би бол өнөөдөр яг өвөр монголчуудын үйлдэлтэй адилтгаж авч үзэж байгаа. Хор аюул нь энээс ч хортой. Энээс ч хортой би түрүүн хальтал дурдаад өнгөрлөө. Яагаад тэгэхээр эн чин заа юу Монгол цус гентэй хүүхдүүдийг Монгол удам угсаатай хүүхдүүдийг оюун тарих сэтгэхүйгийн харьжуулж ирлүүцжүүлэх биш бүр 100% нөгөө харь үндэстэн болгож байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө Монголын мөхөл байхгүй. Зүгээр л цус ген байгаа мөртөө мөхчж байгаа. Ингэж болохгүй. Бие махбодын хувьд Монгол байлгадаг юм чинь цус ген. Яс удам угсаа. Оюун санааны хувьд Монгол байлгадаг юм чинь энэ хэл ухамсар соёл чинь байхгүй. Сэтгэхгүй ч юм байхгүй. Гэтэл энийг аваа ичхаар энэ махан би яах юм? Эндээ л өдөртүүлнэ ш. Тэгэхээр махан би хичнээн цус ген нь Монгол байгаад яах юм? Нөгөө энэ харь Америк болчихсон, Англи болчихсон энэ сэтгэхүйтэй л өдөртүүлнэ ш. Тэгэхээр Монгол хүн устлаа л гэсэн үг. Тийм учраас энэ бол өвөр Монгол тулгарч байгаа энэ явдлаас ч илүү аюултай байхгүй юу? Тэгэхээр манай ар өврөөс хоёр талаас хоёр аюул орж ирээд байна ш. Тэгээд хамгийн аимшигтай та нар хар тэр их хурлын гишүүн уучрал гэн хин энэ баахан залуучууд сая энэ 10-20 оны сонгуулиар энэ Монголын төрд чинь бүр оюун санаа тарих оюуны нэвтгэл нүүр царийг нь аваад үзэхэд ч хүн харж байгаа олигтой юм байхгүй ш. Бүр за өмнөний сонгуулиар бас нэг нүүр царай нүт бие аваа явчихдаг бас нэг боловсон хүмүүс бид одоо бүр аль нь ч халтар бүр халтар тарих оюун ч халтар харах уу царай зүс би хаан ч халтар харах уу энэ гэхээр эн чинь яаж яах нэхэр зэрэг Монгол доройтой байна төр доройтой байна тэгээ энэ төр дээр энийг хамгаалах энэний төлөө бодлого хизээч хэрэгжихгүй гэсэн үг тэгэхээр яах юм одоо ард түмэн энэ буруу төрийг сонгож байгуулж гаргаж ирсэн ард түмэн одоо хариуцлага хүлээх ёстой байхгүй би энийг олон жил орилсон олон жил ориллоо. Сая сонгуулийн сурталчилгааны үед ч ориллоо. Ойлгохгүй шүү дээ энэ ард түмж. Бүр тэгтлээ доош орцсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ Кембрижийн тогтолцоог би жаахан судалж үзсэн юм а ер нь. Тэгэхээр ингэдэг юм байна. Энэ дэлхийн одоо нэгдүгээр их харгас үндэстэн бол еврейчүүд. Хоёрдугаар их харгас үндэстэн бол хятадууд гэж би харж байгаа. Еврейчүүд бол хятадууд бол ингээ хөрш зэрэгэлдээ улсуудаа дарангуулдаа оруулаад ингээд. Гэтэл еврейчүүд болохоор одоогоос 4000 жилийн өмнөөс Эвдэн шашин тоороо судраараа дамжуулж дэлхийг боочлох төлөвлөгөө хэрэгжүүлж ирсэн. За энийг дэлхийн нийт эртний грекийн сэтгэгчид энэ энийг мэдээд ирэхээр зэрэг яасан гэхээр 2000 жилийн өмнө энийг Библийн хуучин гэрээ болгоод Христийн шин болгоод өнгөлн талталт хийсэн байна. За энүүгээрээ дундад зууныг өнгөртөл дэлхийг одоо энүүгээр боолчихсон. За тэгээ яг энэ дэлхийг 100% хүн ардын боол болгоцсон байхад манай Атила хаан ирж хүн ардынх нь 60% боолгос чөлөөлж ингээд Тэнгэрийн ташуур гэдэг цолоо авч Европынхон тэнгисэн. За дараагаар нь шинжлэх ухаан үсэд ирсэн. Сэргэн мандлын үе эхлээд шинжлэх ухааны үсэд эхлэнгүүд шинжлэх ухааны салбарууд, шинжлэх ухааны тулгуур онолуудад энэ боолчлын үзэл санаагаа шингээсэн. Тэгэх юм бол одоо чи харалта энэ хүн мичнээс үүсдэг. Бидрийг одоо амтнаас үүссэн. Та нар амтан гэд итгүүлсэн. Та нар энэ нүдэнд харж байгаа гарт барьж байгаа юм чинь л байгаа. Бусд нь байхгүй худлаа. Гэтэл нүдэнд харж гарт барьж байгаа 3 хэлбэрт байгаа юм чинь орчлын ертөнц нийт оршихуун байгаа юмны 95% л байгаа байхгүй. Цаад 95% нь өөр юм байна. За
Дараагаар нь яаж вэ? Эдийн засгийн он гэсэн үүдл үзэгдэх уртгаар удирдана. Одоо энэ нь нөгөө эдийн засгийн алуурч шүү дээ уртгаараа. Болчлын уртгаар. За дараагаар нь яг энэ үзэл санаа олон ургалж үзэл олон намын систем. Үндэснийг ингээд одоо үндэсний ухамсар сэтгэхүйгийн задалдаг дотор нь тэгээд оюун санааны хувьд эв нэгдэлгүй болгодог. Оюун санааны хувьд эв нэгдэлгүй хүмүүс хизээч махан бие нэгддэг л байхгүй юу. Нөгөө л сэтгэхгүй ухамсар нь удирдах шүү дээ. За ингээд улс төрийн онол ороод ирж байгаа. Тэгээ энийг арчил гэж нэрлээд Англид нэг хэсэг энийг хэрэгжүүлээд тэгээ сүүлд нь Америк гэдэг тоглоомын усыг байгуулангуудаа Америкт баахан тал газараас хүмүүс цуглуулад тэнд яг энэ болчлын бодлого либералист арчил болгож хэрэгжүүлсэн. За энэ либералист арчлыг тогтоох нэрийн дор өнөөдөр дэлхийн тэдний заасан замаас өөрөөр болчлын замаас өөрийнхөө явсан улс үндэстэн болгоныг энэ зам руугаа оруулдаг. Одоо Ирак Каддафигийн лив тэгээд хуучин одоо коммунист системийн орнууд энэ чи бүгд энд орцсон. За тэгээд хамгийн аимшигтай шашин, шинжлэх ухааны тулгуур онолуудад энэ санаа шингэснээс гадна одоо бүх дэлхийн арчил тогтсон улсуудын үндсэн хууль шингэсэн. Манай энэ 6-гийн 2 бол зүгээр захын жишээ шүү. Би энийг бас сонгуулийн сурталчилгааны үед маш их хэлсэн. Энэ бол захын жишээ. Энэ үндсэн хууль чи эхнээсээ дуустал бүгд энэ болчлын бодлого шингэсэн байна. Улс төр нийгэм эдийн засаг төрийн тогтолцоо их хурал яаж байх бүгд дотор. Би одоо энэ тухай ер нь бол бас нийгэмд мэдээлье. За тэгээд үндсэн хууль дотор эн чинь бүр ингээ болчлын үзэл санаа нэвч шингээд ганц манай Монгол биш дэлхийн бүх улсын үндсэн хууль. За тэгэнгүүтээ үндсэн хуулиар дамжаад нийгмийн амьдралын бүх салбарт орцсон. Тэгээд өнөөдөр та бидний юу идэх, юу өмсөх, юу зүүх, юу унших, юу мэдэх энэ боловсролын стандарт гэдэг юмар хүртэл энэ дотор чинь ороод ирсэн болчлоо. Тэгэнгүүт боловсролын стандарт гэдэг чинь тэр чигээрээ боловсрлоор дамжуулж оюун санааг болчлох бодлого. А энэ дээр Кембрижийн тогтолцоо хамгийн хатуу тогтолцоо байхгүй энэ дээр. Тэгээ ингээ орж ирж байгаа. Тэгэхээр энэ англи саксонууд анх энэ еврейчүүдийн дэлхийг боочлох төлөвөөг авч энийг улс төрийн бодлого болгож хэрэгжүүлсэн. Тэрийгэ боловсрол тусгасан энэ Кембриж байхгүй. Харвард. Тэгээ одоо эдгээр чинь ингээд Харвард нь бол бүр улс төр эдийн засаг нийгэмгээ бүгдийг хамарч байгаа. Кембриж болохоор яг энэ боловсролын барьж байгаа. Ийм амар боолчлын бодлогыг одоо надаас илүү гадаад хэлтэй энэ их хурлын гишүүн учрал тэргүүтээ энэ залуучууд гадаад сурцсан энэ залуучууд мэдэхгүй байх уу? Мэддгүй нь бол мэд. А хэрвээ мэдж байгаа бол одоо наадхаа те учрыг нь ол. Энэ мэддэг хүмүүсээс асуу. Хүн тэгтээ ингэдэг штэ. Юм уншиж чад гүйцэд ойлгоход дор хаяж 20 жил 30 жил явдаг ш. Эхлээд өнгөц ойлгоно, шинжийг ойлгоно. Дараа нь 20-30 жилийн дараа цаадах мөн чанарыг, амь чанарыг ойлгодог байхгүй. Тэгэхээр наадхаа мэддэггүй бол мэддэг хүмүүсээс асуу. А мэддгийн бол наадхаа учрыг нь ол. Мөн чанарыг тань гэж би энэ учрал тэргүүтээ их хурлын гишүүд энэ их хурал Кембрижийн тогтолцоог оруулж ирэх гээд байгаа энэ их хурал байгуулсан лобби бүлийн энэ залуучуудад бүр хатуу хэлж байна. Тий. Одоо энэ ард түмэн ингээд гөлцөнгүү номоо суух цаг биш. Энэ дэлхий дээр ямар лөөвөр хулгай, ямар боолчл явагдаж байна. Монгол улс дээр, Монгол үндэстэн дээр ямар туургатан дээр ямар боолчл юм хэрэгжиж байна. Энэ ард түмэн одоо бүгд мэдээлэлтэй болчихлоо шүү дээ. Одоо та энэ бүтэхгүй. Одоо энийгээ зогсоо. Энэ явааргүй шүү дээ. 1-2 жилдээ 24 оны сонгуул хүртэл явж магадгүй. Тэгээд тэрнээс цаашаа яаж явах юм? Гарцгүй болох байхгүй. Ийм юм. Тийм учраас миний хувьд бол өвөр Монгол болж байгаа үйл явц. А манай ар Монголд энэ бүх шатны сургалтанд ялангуяа энэ ерөнхий боловсролын сургалтанд Кембрижийн тогтолцоог нэвтрүүлэх гэж байгаа энэ үйл ажиллагаа хоёр үйл явцыг бол би нийгэмд үзүүлэх өр нөлөөнийх нь хувьд энэ тэнцүү аюулаа адилхан хортой үйл явц гэж үзэж байгаа, харж байгаа. Тийм учраас би хоёулангийн эсрэг үзэж байгаа. Тэгэхээр дахиад асуухад бас өнөөдөр өвөр Монголд болж буй энэ үйл явдал тэмцлээс бид одоо монголчууд бид ямар одоо сургамж авч сэрэмжтэй одоо ямар анхааруулгыг бид үүнээс авах хэрэгтэй юм бэ? Хоёр төвшин зоочлаарай. Ерөнхийдөө бол бас Монгол бичгийн талаар нэг яриха болцсон энэ үед өвөр монголчуудын энэ тэмцэл бас одоо бидэнд бас маш том дохио санамжийг бас өгöd ах шиг байна л да тий. Одоо энэ сошиалч гэсэн хүмүүс бас итгэвтэй шеэрлээд үгүй нэрэн чинь юу илээ гэж тий. Миний хувьд бол хичээл одоо 1990 оны үед нэг халтгаан Монгол бичиг үзэж байгаа л тэгэл болж исэн. Тэрнээс хойш бол үндэл таг болсон дөө нэр. Энэ бол одоо нөгөө логик талаасаа бол түрүүн та хоёр ярьчлаа. Одоо логос гэж бас нэг юм бий. Логос гэдэг талаасаа бол энэ Монголын ард түмэнд юуг дохиолж байна? Монгол улс үндэстэн төр засагт юуг дохиолн мэдээлж байна гэдэг. Одоо альва юм ил хэллэгтэй байдаг. А бас далд хэллэгтэй байдаг. Ил хэллэгийг бид нар сайн ярьчлаа.
Одоо далд хэллэг нь юу юм хэр зэрэг та нарт энэ аюул ойртчихин шүү. Энэ за бусд нь ч яах вэ? Хүний улсын одоо харьяалт байт юм байна. Ар монголчууд та нар тий мууд сайн ч өөрийн төр тулс өөрийн эрхээр байгаа. Нөгөө хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовгүй та нар ийм улс та нарт эн чинь ерөөсө тал талаас чинь хойноос чинь урдаас чинь хажуунаас чинь бөөрнөөс чинь ингээд зоон нуруунаас чинь бүх талаас чинь ингээд энэ хумээд ороод ирлээ шүү. Дараагийнх нь та нар шүү л гэж байгаа байхгүй. Нөгөө нэг цусан өшөө авахаараа хүнийг алчаа цусаар нь дараагийнх нь тэргээ бичдэг шиг юм болж шít. Яг л тийм сануулга ирж шít. Тэгэхээр бид хэрсүү байж бид энийг ойлгож, мэдэрч, өөр дээрээ хүлээж авч, өөрсдийнхөө хувь тавилан дээр хүлээж авч, энэний эсрэг ямар нэг хамгаалах, сэргийлэх, урьдчилах ийм үйл ажиллагаа хийхгүй бол энэ аюул бид нар дээр тун удахгүй орж ирнэ. Бид нар ч гэсэн уйлаад ингэж жагсаад зогсох өдөрч ирэх юм билүү. Тийм учраас тэгээд ч бид нарын мах цусны тасархаа штэ. Нэг туурхтан, нэг үндэстэн ард түмэн. Тийм учраас тэгээд би бол энэ бүхнээс нэг юмыг бодож байгаа юм. Энэ хүн төрлөختний түүхийг үүснээс нь өнөөдрийг хүртэл бас нэг уншсаар байгаад нэг жаахан барагладаг болж байна. Ингээ бараглаад ирэхийн цагт бол энэ хүн төрлөختөн хизээч гэгэрээгүй. Хизээч гэгэрхийн төлөө яваагүй. Дандаа итгэхийн төлөө явсан. Тэгээ Чингис хааны нэг хэлсэн үг байдгийг. Хүн хэдий олон ч цэцэн мэрэг нь ганц хоёр. Хүлэг мөр хэдий олон ч хурдан шантастан дэндүү хавар гэж. Тэгээ энэ ард хүн хизээ гэгэрх юм. Өнөөдөр дэлхийн боловсрол соёлын тусгай асуудал эрхэлсэн том байгууллага, нүүбийн дэргэдэх байгууллага ЮНЕСКО байгуулагдаад 60 жил болчиход яагаад өнөөдөр энэ дэлхийн хүн төрөлхтөн соён гэгэрхгүй байна? Бүх улсад яагаад бүх шатны сургалт боловсрол явагдаад байгаа мөртлөө хүн төрөлхтөн соён гэгэрхгүй байна? Яагаад аль 2500 жилийн өмнө байгуулагдсан бий болсон буддийн гүн ухаан, буддийн философи, буддийн одоо шашин, христийн шашин, исламын шашин хөчнөөн 100 сая 100 одоо юутай урсгал чиглэлтэй болтлоо өнөөдөр шашнууд оршин тогтночоод яагаад хүн төрлөختөн соён гэгэрхгүй байгаа юм? Яагаад? Тэгэхээр сургалт яаж яваад байгаа юм? Боловсролын тогтолцоо яаж ажиллаад байгаа юм? Төр улсууд яаж ажиллаад байгаа юм? Төр засгууд нь яаж ажиллаад байгаа юм? Шашнууд яаж ажиллаад байгаа юм гэдэг асуудал өөрөө ирэхгүй тавьж байгаа үз. Би бол энийг тавьдаг. Тэгээд би бол өнөөдрийн шинжлэх ухаанч төр, шашнуудч тэр, өнөөдрийн төр улсуудч тэр, өнөөдрийн төр засгууч тэр аль нь ч хүн төрлөختнийг соён гэгэрүүлж чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгвэл бидний өвгдөөц яагаад 13 дугаар зуунд өөрийнхөө их Монгол улсыг төдийгүй их Монгол улсын хүрээнд орж ирсэн тэр 40 гаруй улсын ард түмнийг яаж гэгэрүүлээд ингэчин тогтоогоод хууль ёс суртахууныг тогтоож чадсан юм. Энийг судалсан. Миний олон жил би хийх ажилгүйдээ чалчих дуртайдаа би телевизээр 400-500 цувралэгц тавиагүй байхгүй. Тэнд би дандаа энэний гарц гаргалгааг ярьсан. Гэгэрхгүй бол хүн гэдэг чинь хог юм байна. Гэгэрхгүй бол хүн гэдэг чинь эренчин доктор, эренчин бом байгуулгын хэлбэр жогва юм байна. Жогва гэдэг нь жорлонд орж гисээ сулчгаад гуанзанд ирж холоо идэл явдаг эдхийн төлөө амьдрах стик хэлтийм байна. Жогва гэж. Тэгэхээр одоогийнхоор бол хүн сүрэг. Суухааныхаар бол хиж гөрөөс гэж байгаа юм. Тэгэхээр алийн болгон эдхийн төлөө амьдрах юм. Тэгээд нэг үг биш. Хамгийн хэцүү мэргэжил бол их хүн байх. Хамгийн хүнд мэргэжил бол эхнэр байх. Хамгийн эрхэм мэргэжил бол хүн байх. Хамгийн амархан мэргэжил бол идэх гэж. Одоо энэ хүн төрлөختөнд соён гэгэрх цаг болцсон байхгүй. 21-р зууны хүн төрлөختөн шүү дээ. 21-р зууны соёл төр улсууд шүү дээ. Хааваа нөгөө их долоо, их хор хаана байна? Яагаад энэ дэлхийн хүн төрлөختнийг соён гэгэрүүлэх ажил хийхгүй байгаа? Яагаад ухамсарт оюунт хүн болох ажил хийхгүй байгаа? Яагаад энэ дэлхийн боловсролын тогтолцоо? Яагаад гэвэл энэ чинь 4000 жилийн өмнөөс еврейчүүд боолчлын тогтолцоо болгоод бүх юм чи хийц учраас. Тийм учраас одоо энэ Монгол төдийгүй хүн төрлөختөнд энэ дэлхийн 210 хэдэн төрт улсад бүгдээрэнд нь гэгэрлийн төр, гэгэрлийн соёл иргэншил, гэгэрлийн оршихуй, гэгэрлийн хөгжил хэрэгтэй байхгүй. Тэгжиж энэ байдлаас аврагдана. Тэгээ энэ та нар байгалаа хардаа өнөөдөр. Энэ байгаль чи яагаад уйлаад байгаа? Энэ газар тэнгэр чи яагаад өвлжин цас орлоо? Сүүлийн 3 жил. Зунжин бороо орлоо. Одоо намрын цаг болчиход байхад бороон тасрахгүй байж. Энэ чин байгаль дэлхий уйлж байна. Бидэрт далд хэлж байгаа дохион уйлж байна. Хүн төрлөختний энэ харанхуй мунхаг харгас хэрцгий явдалт гэмшиж гасалж уйлж. Яагаад энэ байгаль дэлхий зүгээр л бороо гэд байгалийн үзэгдлгээ битгий харал да. Энэ чин уйлж штэ. Бидний гай гим зовлонд уйлж байна. Байгаль дэлхий. Одоо энэ дэлхийн Америк, Европын геофизикч
зочдын баг сая сүүлийн 3 жил судалгаа хийгээд дэлхий болвол усан галуу юултанд бэлтгэж чинь гэдгийг одоо зарлчлаа шүү дээ. Хэн олж уншиж байгаа юм тэрийг? Хэн мэдж байгаа юм? Энэ харанхуй мөнхлөөс хизээ гарах юм. Дэлхийд хүн төрөлхтөн хизээ гэгэрх юм. Хизээ дэлхий амар амгалан болох юм. Хизээ биенийхээ соёлыг устгахгүй орших юм. Одоо хятад үндэстэн хэрвээ сая энэ Монгол сууханд байдаг үндэстэн яаж үүсдэг вэ гэд урагхүн үндэс 3 зүйл үүсгүн үндэс 3 зүйл урагхүн иш 3 зүйл бадархуун цомрлог 3 зүйлийг мэддэг байсан бол аливаа улсын соёлыг устгах гэд байхгүй л байхгүй. Тэгээ танаа Чингис гэж хэлж магтгүй л дээ өөдөөс тэнгүүд. Тэгвэл Чингис хаан өөрийн иргэшээлд оруулахдаа өөрийн туганд ор нэгтгэхдээ дайн хийжсэн. Тухай тэрнээс өөр арга байхгүй, гарц байхгүй. Гэхдээ нэгэнт өөрийн туганд ор нэгтгэцсэний дараа бол аль ч улсын удам цус ген нэг бузарлж хорлож ирлээзжүүлж яваагүй. Аль ч улсын газар нутгийг булаагаагүй. Аль ч улсын түүх соёлыг эвдээгүй. Тэр өвтгөл шашин шүтлгийн ч хүндэж байгаагүй. Тийм учраас Пакс Монголиа гэж нэрлэдэг байгаа. Ялгаа энэ. Зүгээр иргэшээлдээ өөрийнхөө туганд ор нэгтгсэн явдал нь бол байлдан дагуулт гэж байгаа. Дагуулж байгаа хэрэг сайн сайн. Өнөөдрийн их гүрнүүд байлдан эзлэлт хийгээд байгаа байхгүй. Байлдан түрэмгийл хийгээд байгаа. Тийм учраас ингээд цус генийн ч устгаал, газар нутгийн ч булаагаал, баялагын ч булаагаал, өөрсдийн ч боолчлоо, соёл түүхийн ч устгаал ингээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр энд байлдан дагуулт, байлдан эзлэлт, түрэмгийлт хоёрын хоорондох ялгаа энэ байхгүй. Ийм учраас хүн төрлөختөнд өнөөдөр соён гэгэрэл хэрэгтэй. Гэгэрлийн төр засаг хэрэгтэй. Гэгэрлийн төр улсууд байгуулагдах ёстой. Гэгэрлийн соёл иргэншил орших ёстой. Гэгэрлийн оршихуй амьдрахгүй бий болох ёстой. Эний чинь бидний өвгдөөц 13 дугаар зуунд утгаар нь хийцсэн юм байна лээ. Энийг л таниулах гэж, мэдүүлэх гэж өнөөдрийн Монголын төдийгүй дэлхийн гарц гаргалгаа болгох гэж Манукул Актем бидний хамт олон 10 хэдэн жил зүдэрлээ шүү дээ. За тэгэхээр бидэнд байгаа тохиолдод байгаа энэ гадны хүчин зүйлүүд бол жишээ нь их гүрнүүдээс ирж байгаа ийм одоо боловсрол соёлын ийм хүчин зүйлүүд байгаа юм байна. Гэтэл дотроосоо бид үүний эсрэг яаж одоо дархлаатай байх вэ гэвэл одоо бид өөрсдөө гэгэрх хэрэгтэй юм байна. Гэтэл бид ард түмнэрээ гэгэрх нь битгий л одоо гэгэрсэн одоо хэдэн хүнээ толгой дээрээ одоо энэ их хурлд гэдэг ч юм уу те дээрээ гаргаад одоо тэднийгээ дагаад тэднийг одоо бас сонгож чадахгүй шүү дээ те. Одоо сая хамгийн сүүлийн сонголтоо энэ 2020 онд бас хамгийн сүүлийн жохоо хийгээд байна л та тий. Та бас эмэгтэй хүн нэр дэвшигч хүн байсан. Тэгэхээр бас эмэгтэй хүн гэдэг утгаарт нь танаас асууя л да. Сая улсын хурлд дах эмэгтэйчүүдийн лобби бүлэг гэж байгуулагдлаа. Та бас эмэгтэй хүний хувьд бас энэ эмэгтэй гишүүдийн үйл хэрэг одоо хэрхэн яаж явж байгааг бас ажиглаж байгаа хэл та. Хамгийн сүүлд гэхэд ануужин гишүүн бас дээлийн хээ яриад бас жаахан нэлээд шүүмжилт өртөд ах шиг байна л да. Тэгэхээр энэ төрийн хүний дээлийн хээ гэдэг зүйл бас энэ соёлын зүйлд орох уу? Энэ их хурлын гишүүн хүний одоо ярих сэдв асуудал мөн үү гэдгийг яг энэ далимд бас таныг эмэгтэй хүн бас нэр дэвшигч бас намын даргын үед асууж байна л да. Тий, яг би энэ сая 20 оны сонгуулиар одоо байгуулагдсан төр биш. Булааж авсан төрийн үйл ажиллагааг анхнаас нь анхааралтай ажиглаж байна. Үнэхээр одоо юу гэдэг юм нэг хар ярианы үгээр хэлчихв жоохон бүдүүл. Нусаач ирсэнүүд л байгаа байхгүй юу? Одоо та нар энэ парламент сууж байгаа гишүүдэд хар. Би түрүү хэллээ нэг хальт урдаад өнгөр. Доторх тарих оюун сүнс амин чанар ухаан мэдлэг нь битгий хэлэлцээ юу тэрийг бүр болий цаашаа хаашаа. Зүгээр энэ гаднад хүнд харагдах өнцгөөсөө бүлээн царайтай бүгээн нүртэй юм ерөөсөө хавар байна шүү дээ. Арай л дорд юмнууд гараад ирж. Одоо ингэж хэллээгээл барьж идэх байх л дээ. Хамаалга. Үннийг хэлсэн хүн өшөөтөө өхөр унсууд нохоо өшөөтөө гэж тий. Үнэхээр халтар. Оюун санаа нь үнэхээр халтар. Тий. Болоогүй түүхий. Махаар ярих юм бол шүүс нь гоожж байна. Ярьж байгаа хэлж байгааг нь хар. Хувцалж байгааг нь хар. Бие авч явж байгааг нь хар та нар. Үнэхээр болоогүй байхгүй. За энийг ингээ орхич. За тэгээд дээлний хэн асуудал бол яг уу төрд ярьж болохгүй асуудал биш. Яагаад гэвэл төр гэдэг чинь тэр тухайн үндэстэн ард түмэн улс орныг тулгамж байгаа асуудлуудыг зохисгүй байгаа, болохгүй байгаа асуудлуудыг шийдвэрлэх ёстой субъект учраас тэр бол ярьж болох асуудал мөн үү? Ганцхан цаг үе олсон уу?
Өнөөдөр дээлийн хээнээс өмнө Монголын төр тулгарч байгаа, Монголын улс үндэстэн ард түмний өмнө тулгарч байгаа зовлонт, бэрхшээлт, хэцүү, нойргүй хонолж байгаа өчнөө асуудал байна. Яагаад тэдрийг ярихгүй байна? Энэ хээний асуудал чинь амин тулцсан асуудал биш байхгүй. А гэтэл амин тулцсан өчнөө асуудал биш. Асуудлаа эренбэлж мэдэхгүй байна гэсэн үг. Асуудлаа эренбэлж мэдэхгүй байна гэсэн үг. Нэгдүгээрт. А яг нөгөө хүүхнүүд чинь юм торг дурдан хээж чамин чонын юмд их дуртай учраас тэр хоол моол тий зөв хооллох мооллох тэгээ дурдангийн асуудал бол тэднэрт нэхний асуудал байдаг баг. А гэтэл Монголын жирийн ард түмний өмнө бол энэ тулгарцсан амин тулцсан асуудал биш шүү дээ. Өнөөдөр 9 сарын 1-нд маргааш болох гэж байна. Хүүхдүүдэд юу яаж өгөх вэ? Төлбөрийг яаж хийх вэ? Яаж формыг авчих вэ? Хичээлийн бэлтгэлийг яаж бүрэн оруулах вэ? Эцэг эхчүүд өнөөдөр хэцүү л байна шүү дээ. Хүндэл байна шүү дээ. Яагаад ийм юмны төлөө зовхгүй? Яагаад энэ Монгол улс үндэстэн тулгарсан ажилгүйдэл үйлдвэр ажлын байргүй, цалин орлогогүй, ядуурл, өвчин зовлон, амин тулцын зөндөө өр шир. Яагаад энийг ярихгүй? Тэгээд ингээ 90 оноос хойш харахаар Очор бат, Багааванд, Инх баяр гэл ихний 3 ерөнхийлөгч болохоор Монгол улсын ерөнхийлөгч нь ч мэдэгдэхгүй. Бурхны шашны тэргүүнэнч лам хуураг гэгэнт нь ч мэдэгдэхгүй нэг юм хачин хувц өмсдөг. Монгол гэхээр Монгол биш, манж гэхээр манж биш, төвдийн хуураг гэгэнтний хувц гэхээр биш нэг юм холилдсан хачин хувц өмсөж ирсэн. За дараагаар нь элвэг дорж гэдэг хүн гарч ирлээ. Хүзүүгөө мүзүүгээрээ дуудуулаа. Тэгээ хүзүүгөө ч гэсэн элвэг доржийн эхнэр бол харин тэр имиж бүрдүүлдэг улсууд нь бол их зөв ажиллаад төрийн аливаа юмн дээр цэгэн бүгэн өнгийн яг Монгол дээл малгай хувцас өмсөөд энэ хүзүүгөө сул талаа өндөр хүзүүтэй дээл хийгээд хүзүү мүзүү гаргаад бас болгоод явж исэн миний нүдээр харахад Баттулга хөрөл сүхрүү ороод ирсэн яасан гэхээр зүгээр л нэг хадуучин тоодгор хүмүүд болчлоо шүү дээ. Хитрхи нөгөө энгийн байна гэд хэмжээ итрүүл хамгийн сайхан ч хамгийн муухай болно. Хитрхи энгийнчлэхээр юм бас юм болчтой. Нөгөө сүр хүчгүй бүхэл бүтэн үндэстэн ард түмний түүхийн бүх олд амжилтыг илэрхийлэгч бүх байдлаараа байх ёстой байтал хитрхи энгийнчлээд ирэнгүүт нөгөөдөг чинь зүгээр нэг адуучин хүүшиг харагдаад эхэлж байгаа байхгүй. Ямар ч үн цэнэг болоод эхэлж байгаа байхгүй. За ийм юм. Тийм учраас одоо Монголын одоо энэ төрийн ялангуяа төрийн 3 өндөрлөг, төрийн 76 гишүүн, засгийн газрын гишүүдийн хэмжээнд энэ дээл хувцсыг дэглэж урамлж өгөх ёстойгүй ёстой асуудал мөн. Тэр утгаараа төрд бол хилцэх асуудал, шийдвэрлэх асуудал мөн үү мөн. Нэгэнт манайх өөрсдөө зохицуул явж чадахгүй байгаа юм чинь. А зүгээр энэ бол цагаа болоогүй асуудал байхгүй. Тий. Тэгэхээр та багш бас сургууль хүмүүжүүлэгч хүн. Тэгэхээр сүүлийн үед энэ X, Y, Z үе гэж одоо хүүхдүүдийг одоо шинэ гарч иж байгаа залуучуудыг ялгаж ангилах боллоо. Энэ ер нь хэр оновчтой юм бэ? Тэгээд англи одоо монголоор ярьдагч англи дуудлагатай, англи сэтгхүүттэй, сэтгэлгээтэй тийм хооч үе гарч ирж байна гэж та бас сошиал хуудсан дээрээ бас гаргасан тавьсан байсан. Тэгэхээр үүн дээр та ямар байр суурьтай байна. Түүнийг бас илэрхийлж хэлээч. Ийм зүйл ер нь ажиглагдаад байгаа мó тэгэхээр. Яг уу зүгээр ингээд нөгөө нэг хүн төрлөختөн гэдэг бүхлээр нь ингээд аваад үзэхээр манай Homo sapiens-уудын үе дуусч байгаа юм. Одоо энэ шинжлэх ухааны зарим эрдэмтдийн гадаадын нэр хүндтэй эрдэмтдийн бичиж байгаагаар бол Homo Deus-ийн үе эхэлж байгаа юм. Homo Deus-ийн үе. А Homo sapiens гэдэг нь бол одоо бидний үе л дээ. Оюун ухаантай болсон гэж ярьж байгаа энэ үеийг хэлж байгаа. Гэхдээ яг энэ нь бол одоо шинжлэх ухаанд ч тэр хаанч тэр яг тодорхой болоогүй Homo Deus гэдэг нь оюун ухаант л гэдэг болохоос яг ухаан тамтын юм уу, оюун тамтын юм уу, оюун ухаан тамтын юм мэдэхгүй. А зүгээр оюун ухаант гэдэг утгаар нь авч үзвэл өнөөдрийн Homo sapiens-ууд хаанч хүрэхгүй. Би түрүү хэллээ тий. Хаанч хүрэхгүй. А оюун хүндрэлтэн гэдэг утгаар нь авч үзвэл бас хаанч хүрэхгүй. А зүгээр ухаант гэвэл арай малаас амтнаас илүү жоохон сэтгэдэг, боддог, хэлдэг, ярьдаг болсон гэдэг утгаараа бол ухаант гэдэгт бол жоохон дөгч байгаа болов уу гэж би харддаг. А оюунт гэдэг чинь бол өндөр түвшин шүү дээ. А тэгээд ирэхээр зэрэг одоо бид нар нэг хэсэг бол 90-ад он, 2000-ад он, 2000-аад 10-ад оны ихээр бол нөгөө индиго хүүхдүүд аль юу залгаа нэр нь астрал биш индиго хүүхдүүд кристалл хүүхдүүд гэдэг ингээд нэг хэсэг хүүхдүүдийн тухай ярьж байсан. Өнөөдөр тэдрийгэл альфа, бета, гамма ч гэдэг юм уу, X, Y, Z ч гэдэг юм уу нэг юм янз бүрийн нэршил рүү оруулаад байна л да, буулгаад байна. Тэр нь дотроо үйтэй. Жишээ нь одоо тэр Homo Deus-ийн үе бол одоо дотроо бол тэр
индиго гэж бидний одоо бүр олонд төгсөн нэршлэр бол индиго гэдэг нь ариун сүнстэй хүүхдүүд. Ариун сүнстэй хүүхдүүд өнөөдрийн бидний бохир сүнстэй бидний хараа төвчээд хүлцээ суудаг зүйлийг тэдрүүл төвчихгүй. Одоо тийм реакц ихтэй байх жишээтэй. Дараагийн одоо кристалл хүүхдүүд гэхэд бол индигочудаа бодоход харьцангуй сэтгэл зүйн доктортой болчихсон. Нөгөө плегма юуны хувьд бол темпераментийн хувьд бол холерик сангвиник типээсээ плегматик тийм мөлийн хойлох тип рүү нэлээд шилжчихсэн, доктортой болцсон. Ариун сүнстэй ч гэсэн, ариун ухамсар оюун бодолтой ч гэсэн юмыг төвчээд яаж шийдэх үү гэдэг шийдлийг олж чаддаг тийм хүүхдүүд гэдэг. Тэдрийг л өнөөдөр альфа, бета, гамма, x, y, z гэл ингээд. Гэтэл тэр x, y, z гэдэг дотор бас нэг асуудал яригдж байгаа. Тэр нь юу гэхээр нөгөө яг одоо манай Монгол 90-ад оны хүүхдүүд. Нөгөө мах цус ген нь Монгол мөртөө хэл сэтгэхгүй ухамсар нь харьцсан. Тэгээд өөрийнхөө үндэсний имийг үзэн яддаг, дорд үздэг, мяалдаг тий. Яг ийм хандлагууд илүү x, y, z төр ороод ирж байгаа. Тэгэхээр энэ одоо индигоч гэнүү кристалл индиго гэдэг нь болохоор эрэг тал руугаа. X, Y, Z нь болохоор сөрөг тал руугаа. Гэвч нэг төвчний хүүхдүүд. Гэвч эднэр бол ерөөхдөө л бидний Homo sapiens-ийн дараагийн хүндрэлтэн буюу Homo Deus нарын одоо төлөөлөл байхгүй да. Тэгэхээр энэ байгаль дээр нэг усан галуу юулах гээд байна гэд геофизикийн эрдэмтдийн судалгааны баг дүгнэлт гаргачлаа. Усан галуу юулна гэдэг чинь энэ дээр оршихуй өөрчлөгдөн гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол Африк твийн газар нутаг өнөөдөр 3000 км хагарцсан байгаа. Манай чулуутын авцгаа шиг хагарцсан байгаа. 3000 км газар 10 хэдэн улсын газар нутаг дамжаад. Яг энэ шиг хиймэл дагуулаас доош дэлхийн цөм рүү туяа явуулаад судалсан судалгаагаар геофизикчдийн судалгаагаар Европ, Аз, Африк 3 төвд гүнээсээ хагараад эхэлсэн. Тийм учраас дэлхийн цөмийн халуун уур амьсгал далайн ус руу орж ирээд далайн ус халахаар тэнд байгаа одоо Австралийн ирэг дээр нодлон 2000 гаруй халим гарч үхсэн. Английн далайн ирэг дээр 2 сая гаруй амьтан гарч үхлээ. Америкийн Оросын тэнгэрт өдрөөр нар идж байгаа юм шиг харанхуй болтол шууд нислээ. Энэ жил 5 сарын 21-нд Хятад улсад өдөр 3 цаг 40 минутанд яагаад тэр тог тасарж байгаа юм шиг харанхуй болов? Сая Америкийн Колорадо мужид яагаад шүн өдөр болж байгаа юм шиг тог ирж байгаа юм шиг гэрэлтэй болов? Яагаад байгалийн юм хүзгэлв? Сая энэ жил 7 сард Хятадын өмнөд хэсэгт энийг бол усны үер гэж нэрлэхгүй гэж байгаа шүү дээ. Үер гэж нэрлэхгүй. Энэ бол бүр усны гам шиг гэж байна шүү дээ. Тэр энэ бүхэн чинь бол тэр геофизикийн эрдэмтдийн хийсэн дэлхий бол усан галуу аюултанд бэлтгэж байна гэж. Сая одоо энэ арангаад манай энэ 100 цассаар шууд. Тийм шүү дээ. Одоо энэ мэтлэн зүгээр маш их. За энийг тоочоод баршгүй. За тэгээд 100 болгон ямар их амтны одоо нүүдэл явагдаж байна. Ингээд за тэгээд дайжилт явагдаж байна, дөрвөлт явагдаж байна. Одоо хүн дээр дөрвөлт явдаг бол байгаль дээр нэг одоо амтд дээр ургамал дээр хүртэл дөрвөлт үүсчихлээ шүү дээ. Тэгээд аюултай газраас аюулгүй газар руу дөрвөлтүүд үүсчихлээ. За энэ байгаль эхлэхэд ийм болж байна. Гэтэл хүн төрөлхтний оршихуй дээр Homo sapiens үе дуусаад Homo Deus-ийн үе. Ийм сонин те зүй бус. Одоо өөрөөр хэлэх юм бол маш энгийнээр хэлэх юм бол маш ойлгомжтой хэлэх юм бол тамийн бүгчдгэрийн ёс тогтож эхэлж байна. Тийм хүүхдүүд төлөөллүүд гарч ирж байна. Эн чинь X, Y, Z-үүд байхгүй. Жаахан ялгаатай. Нөгөө iPhone 4, 5, 6, 7 гэдэг шиг жоохон ялгаатай ийм юунууд гарч ирж байна шүү дээ. Сэрүүд гарч ирж байна. За дараагаар нь энэ төр улсууд яаж бүгд харгислан номл. Яагаад төр улс орших соёл, төр улс орших ёс суртахуун хизээ тогтохын дэлхийд? Яагаад Чингис хааны үе шиг ингээд төр улсуудыг нэг ийм эмх цэгц, нэг дэг журам, нэг шудраг ёс, нэг эв нэгдэ, нэг амар тайван ингчин амгаланд яагаад ингээд оруулдаг улс орон удирдагч олддоггүй? Тэгсэн мөртөө булааж авах, дээрэмдэх, устгах, сүрүүлэх болохоор үе төмөрөө 210 ус ч бараг л бүгд л тийм биш. Тэгээд төрдөн дандаа тийм мунхаг тэнэг хүмүүс гардаг. Энэ бүхэн юу байгальд болж байгаа, нийгэмд болж байгаа, улс төрд болж байгаа, хүний оршихуй дээр болж байгаа энэ бүх процесс чинь юуг харуулж байна гэхээр манай дэлхийн ертөнцийн хүн төрөлхтний оршин амьдрахуудаар нэг өөрчлөлт явагдах гэдэг байна гэдгийг л харуулж байна. Тэр өөрчлөлтөнд монголчууд бид нар бэлэн үү? Та би бэлэн үү? Монголын төр засаг бэлэн үү? Монгол улс үндэстэн бэлэн үү? Дэлхийн хүн төрөлхтөн бэлэн үү? Тэгэхээр манай коллектив миний энэ 20 жил 17-8 жил хийж орилсон, бичсэн энэ олон ном судар чинь яг энэ бүхнийг гац гаргалгаа хэлсэн байхгүй. Би хийх ажилгүйдээ
шалчаа яриа да. Би телевизээр хэдэн цон цуврал их цацаагүй. 30 хэдэн ботном бичээгүй байхгүй. Энийг чинь л урьдчилж мэдээд ийм болох гээд байна, ингээд байна гэд өг дээдсийн зарилгийг шашны лүндэнгүүттэй шинжлэх ухааны судалгааны үр дүнгуудтай нэгтгэж ярьсан байхгүй. Харамсалтай нь энийг хэн сонссон, хэн ойлгосон, хэн ойшоосон, хэн хэрэгжүүлсэн. Тэгээд би 12 он, 13, 14 онд энийг аваад хэрэглэх энэ улс төр улс тэсэж үлдэх, үндэстнэрээ тэсэж үлдэх энэ гарц гаргалгааг аваад хэрэглэх улс төрийн нам хүчин байвал аваад хэрэглэ гэж зарласан хэвлэл мэдээлэл. Хинч хандаагүй. Тэгэхээр наргаа бараад энийг хэрэгжүүлэхийн тулд 18 онд их хэв намыг байгуулсан. Сая 20 онд би анхны их хурлын сонгуульд орж үзлээ. Энэ чинь сонгуул гэж хэлэх юм биш ээ. Инээдэмтэй. Энэний тухай дараа хэдүүлээ яри. Энэ өнөөдрийн сэдвүүдээр энийг холиод явах. Энэ сонгуул биш шүү. Энэ зүгээр л өвөр. За тэгээд одоо ард нь ингээд булаагаад авцсан төр нь ямар вэ? Засаг нь ямар вэ? Тэ төрийн өндөрлгүүд нь ямар вэ? Төрийн түшээд нь ямар вэ? Засгийн түшээд нь ямар вэ? Энэ ард түмэн энэ соёл оршихуй дээр ирж байгаа аюул нь юу болж байна? Тэгээ нэг нүүр гэж нэг юм ярьдаг шүү монголчууд. Нүүртэй хүн гэж. Яа тэгэхээр хаан ч очоо хинээс ч хүсэл тавихад тэрийг хүмүүс хүлээж аваа биелүүлээд байд. Гэтэл энэ төрийн нүүр, төрийн тэргүүний нүүр гэж нэг юм байдгийг. Тэгээд хиний төрийн үед Монгол улсад аюул их байна уу, зовлон их байна уу, жаргал их байна уу, те амжилт их байна уу гэдгээр нь тэр төрийн тэргүүн, тэр одоо хаан, тэр ерөнхийлөгчийг, удирдагчийг ямар нүртэй хүн бэ? Ямар одоо манайхаар бол бидний ойлгохоор булган сүулттэй хүн бэ гэдэг хардыг. Тэгээ энэ сүүлийн 30 жил энэ Монгол төрийн нүүр үнэхээр одоо бид ард түмлэг төр улс руу харсангүй шүү дээ. Дандаа л лөөрч хулгайч хөрөнгөтнүүдийн талд л байлаа эднэр. Тэгээд намайг баг байхад хөрөнгөтний үзэл суртал, хөрөнгөтний нийгэм гэж их ярьдаг байл. Одоо энэ Америк тэргүүтэй барууны ертөнцийг. Тэгээд ухаад ойлгохгүй шүү дээ. Одоо би тэрийг ясмахаараа ойлгож байна. Хөрөнгөтний үзэл суртал гэдэг чинь ерөөсөө л хөрөнгөтэй хүмүүсийн төлөө хууль, бодлого, үзэл бүх юм хэрэгжихийг хөрөнгөтний үзэл суртал гэдэг юм. Хөрөнгөтний нийгэм гэдэг чинь хөрөнгөтний хүмүүс сайн сайхан амьдардаг. Хөрөнгөтэй хүмүүс хүн алчаад шоронгуу, хариуцлагагүй чөлөөтөө явж болдог. Улс орныг дээрэмчгээд, луурчаад, улс орноо түгээчгээд сөнөөчхөд эрх чөлөөтэй амьдарч болдог. Эний чинь хөрөнгөтний нийгэм гэдэг юм байна. Би одоо энэ хөрөнгөтний үзэл суртал хөрөнгөтний нийгэм гэж одоо л ойлгож байна. Ийм учраас намайг хүүхэд байхад тэр социалист нийгэмд энэ хөрөнгөтний үзэл суртал хөрөнгөтний үзэл нийгмийг эсэргүүцээд байсны учрыг 100 биш 1000% зөв байсан байх гэдэг би одоо ухамсарлаж байна. Өөрийнхөө амьдрал зовлонгоор. Тэгэхээр хил соёл бичгийн талаар эхлүүлсэн яриагаа бас хил соёл бичгийн талаар ярьж өндөрлүүлье. Тэгэхээр маргааш 9 дугаар сарын 1 болно. Тэгэхээр манай энэ сурах бичгүүд маш их шүүмжилт өртөлтөө. Уран зохиол, монгол хэл бичгийн хичээлүүдийн, номуудын одоо хэл найруулгын талаар бол маш их шүүмжилттэй байдаг. Найруулгын хувьд алдаатай байна. Хэл бичгийн хувьд алдаатай байна. Жишээнүүд нь гэхэд одоо бага насны тэр хүүхдүүдэд, бага ангийн хүүхдүүдэд тохирохгүй жишээнүүд их авж яана гэх мэтлэн. Та тэгэхээр энэ сурах бичгийн талаар ер нь ямар бодолтой явдаг вэ? Ер нь там болсон дөө. Би товчхон шууд л хэлж байна. 90 оноос хойш Монголын боловсролын систем түүнтэй холбоотой сургалт, хүмүүжил, за тэгээд сургалтын агуулга, стандарт, сурах бичиг, сургалтын орчин энэ бол ерөөсөө л там болсон. Тийм ч учраас энэ тамийн одоо тогтолцооноос чинь ерөөсөө олигтой хүн гарч ирэхгүй шүү дээ. Одоо би бол энэ 90-ад оны залуучуудтай ерөөсөө ойлголцдоггүй. Би эмийн санд орлоо. Эм авах гэсэн удалдагч охинтой ойлголцсонгүй. Аргаа бараад би гуйлаа. Чи над хэлж байгаа үгнүүдээ нэг нэгээр нь тастаад хэлээч. Одоо бичиж байгаа юм бол ингээд нэг үгийг араас нь ингээд залгуулад байгаа тайлбар. Залгуулаа бичээд байгаа. Ингээд үг нь ерөөсөө салах. Нэгдүгээрт. Хоёрдугаарт юу яаж вэ? Монгол үгийг англи дуудлагаар дуудаж байна. Тэгээд энэ англичууд чинь яа тийм гэхээр энэ гадаад хэл, англи хэл тэргүүтээ ер нь энэ барууны хэлүүд бол хэлний үзүүр угийн булчин хөгждөг. Хэлний дунд хэсгийн булчин хөгждөг. Тийм учраас дундуура хэлж чадахгүй болохоор уг руу хэлнийхээ уг руу юм үзүүрлүү чихчээж авьяагаа гаргадаг. Тэгээ уг руу их их голцоо уг руу чихнэ. Үзүүрээр тэр болгон хэлэгдэхгүй. Уг руу авьяагаа чихэнгүүт нөгөөх нь хамрын хүн дээр ороод гуншаад уурч гаргадаг. Гуравдугаарт англи хэлний бас нэг онцлог бол англичууд
хэл бол үгээ бүтэн дууддаг. Үгээ бичиж тавьчихад эхний толгой хэсгийн эхний үеийн тал хүртэл дуудана. Тэгээд төгсгөлийн талыг орхино. Дараагийн үгний талын эхний талыг дуудана, дараагийн төгсгөл. Тэгээд өөрөөр хэлбэл англиар ярина гэдэг чинь эхний үгийн толгой дээр дараагийн үгийн толгойг нэмээл ингээл тэгээд хооронд нь таслахгүй. Ингээд залгуулаа. Тэгэхээр монгол үгийг яг ингэж ярихаар үг нь монгол, дуудлага нь авиан хэлж байгаа нь тэр чигээр англи. Тэгэхээр би ерөөсөй ойлгохгүй байна. Одоо энэ туурхтнуураар явхад би одоо тэр арабад явж исэн. Энэ хятадын 8 мужи оронд байгаа монголчуудаар явлаа. Оросын 7 газар байгаа монголчуудаар явлаа. Ар монголчуудын хэлийг ойлгохгүй гэдэг байхгүй, ойлгодгүй гэж хэлдэг. Харин таны хэлийг бол их сайн ойлгож байгаа гэж хэлдэг. Тэгэхээр би болохоор яг нөгөө монгол дуудлагаараа яриад байгаа байхгүй. Нөгөөдөл чинь болохоор дандаа юм. Тэгээ англи дуудлагаар дуу явсаар байгаад гуншаа болцсон. Яг англичууд чинь хэлний дунд хэсгийн бол чи ажиллахаа байсан. Англи хэл чинь ерөөсө хүний 5 тархийг хөгжүүлдэг. Би энэ суу хааны лекцэн дээр олон ярьсан. Монгол хэл гэдэг бол хүний 5 тархийг тавуулангийн хөгжүүлдэг учраас хэлний 5 хэсгийн булчин бүгдийг хөгжүүлдэг. Тийм учраас монгол хүний амнаас үгнээс дэлхийн аль ч улсын аль ч аваа гардаг байхгүй. Хэлний бүх хэсэг хөгжиж учраас. Гэтэл дэлхийн бусад улс үндэстнүүдийн хэл болохоор хэлний тодорхой хэсгүүдийн булчин хөгжүүлдэг. Бүгдийн иж бүрэн хөгжүүлдэг. Тийм учраас хэлэхэд хэцүү. Одоо жишээ нь монгору гэж ах жишээтэй. Одоо Японд хятад монгору ил үсэг хэлж чадахгүй. Гих мэтлээ ийм байдаг. Тэгэхээр миний түрүү хэлсэн монгол хэл бичиг гэдэг бол тэнгэрийн хэл бичиг. Тэнгэрийн соёлыг, тэнгэрийн эрдмийг газарт хүргэж ирдэг ийм хэл бичгээ. Энэ дэлхийд цорын ганц хэл бичиг. Тэгээ өхрийн махыг яаж хамгийн удаан хатгалах уу гэхээр хүмүүс борцлох гэж боддог. Гэтэл амьдаар нь байлгах. Яг тэрнтэй адилхан энэ хэл бичгийг яаж удаан авч үлдэх юм? Энэ хэл бичгийн соёлоо хадгалах юм гэхээр бид нар амьдаар нь байлгах буюу хойч дараа үедээ өвлүүлэх ёстой. Гэтэл энийг өвлүүлэх боловсролын бодлого тогтолцоо хэрэгжиж явах ёстой байтал Кембрижийг оруулж ирээд энийг нучин дарах бодлого болцсон хэрэгжих гэж байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн энэ төрд гараад байгаа нам дагж ээж, гутал тосолж ээж, цүнх барьж ээж, оймсонд бандаж нь тавьчуулагдаад дээшээ гараад байгаа энэ залуучууд чинь төрд засагт суугаад байгаа энэ залуучууд чинь гадаадад яваад нэг сургууль төгссөн болоод нэг ирээн диплом гээд ирээн цаас авчирж байгаа боловч яг амьдрал дээр юм уншаагүй, мэдэхгүй, мэдлэг нь дутуу, дээр нь амьдрал дээр зовлон жаргал сайн муутай тулгараагүй. Тэгэл ерөөсө сэтгэл хөдлөөр. Тэгээд тэнд тархиа угаалгаж ирсэн тэр юмараа л энд ярьдаг. Тэгээд та нар хараа л та. Гадаад сурж ирээ сайхан болдог жишээ нь одоо 11 он автономын үед бол нацагд орж тэргүүтээ олон хүмүүс гадаад сурж ирээд Монголоо хөгжүүлээ сайхан болж иж 60-аад он Оросд сурж ирээ сайхан хөгжүүлээ болж иж. Гэтэл 90 оноос хойш та нар хар элэгд орж баяр цог сайхан бэлэг санжийн баяр замдаа үгийн инх болт гэл баахан хүмүүс сүргээрээ Америкт сурж ирээд тархиа угаалгаж ирээ өнөөдөр бүгд Монголын эсрэг ажиллаж. Тэрний дараа үе ингээ бэлтгэгдсэн. Одоо тэр дорж ханд манд энэ скватер мухатер ардын намын скватер бүгд дараа үе бэлтгэгдсэн. Тэгээд 90-ад оны үедээ залгаж байна. Бүгд ерөөсөө одоо энэ чинь Монгол бол миний харж байгаагаар хэрвээ энийг хурдан өөрчил засахгүй зөв төрийн бодлого хэрэгжүүлэхгүй бол миний харж байгаагаар ойрын 30 жил дахиад энэ чигээр л явах харагдаж шүү дээ. Тэгээ энэ ардын нам одоо ардын нам бол сүүлийн 30 жил монголоор тоглолцлоо шүү дээ. Тэрнээс өмнө ч яг үүргээ гүйцэтгээд улс орны хөгжил төтлөөд явж чадчихсан. Би тэрийг бол үүсв. 90 оноос хойш ардын нам ардчлал нам 2 удаа нэг хагас дутуу ирэх болсон болоод нэр төдий. Тэгээд дандаа л ардын нам барьлаа ш. Тэгээд одоо хаа вэ? Одоо дараа жил 100 жил нь болох гэж байна. Тэгээд Монголыг сайхан болгосон хаана вэ? Ингээд бид нар асуудал жаахан өргөн мэдлэг дээр суурилсан жаахан өргөн ухаантайгаар асуудалт тэгээд зовлон жаргал амьдралын сайн муутай холиод энийг нэгтгэхэд ингээд бүхлээр нь харж чадах юм бол асуудалт яах вэ ийх вэ гэдэг юм бас олдох байхгүй. Даанч өчүүхэн жоохон мэдлэгтэй тэгээд бүр боолчлох тархиа угаалгах сүрүүлэх одоо мэдлэгийг баруунд очиод залгаад ирсэн залуучууд тэр өчүүхэн мэдлэгийнхээ хүрээнд бүхнийг тэгээд Америкийн тогтолцоогоор Кембрижийн тогтолцоогоор энэ Иллюминатигийн тогтолцоогоор хөгжих байсан бол энэ дэлхийн улсад хөгжөө цойлоод гараад ядаж нэг улс. Өнөөдөр яг гарч ирэхгүй. Ялангуяа арчил тогтсон улсууд. Тэгээ хаана вэ? Тэгэхээр эн чинь биш вэ гэдг нь харагдаад байна шүү дээ. Бид нар тэгээ эндээс нэг оюун дүгнэлт хийж ухаарч тэгээ ухаарсныхаа хэрээр гарц гаргалгаагаа олж энэ би бол барууны эмч өөрийнхөө чадлын хэрээр судалсан уншсан. Өөрийнхөө Чингис хаанаас өмнөх өвөг дээдсийнхээ Монголын төрт ёс
төр засгийг үүсгэсэн, бүгдээсэн, хөгжүүлсэн, их Монгол улсыг байгуулсан, дэлхийг түвшдгсэн тэр улс төрийн ухааныг аль ч утгаар нь бүрэн биш ч гэсэн тал талаас нь судалсан юм аа. Тийм учраас өнөөдрийн энэ болохгүй байгаа юмны учир нь юундаа байгаа юм те? Шалтгаан нь юундаа байгаа? Энийг яаж засах юм? Улс төрийн түвшинд яаж засах юм? Нийгмийн түвшинд яаж засах юм? Эдийн засгийн түвшинд яаж засах юм? Боловсрол, соёл, гэгэрлийн түвшинд яаж засах юм? Татвар даатгалын түвшинд яаж засах юм? Эрүүл мэндийн түвшинд яаж засах юм? Оршин амьдрахын түвшинд яаж засах юм? Хөгжихүүн түвшинд яаж засах юм? Арчил хүний эрхийн түвшинд яаж засах бүх гарцсан байгаа. Би энэ миний олон ботном олон зуун зураг лекцийг нэг л хэлдэг. Тэгээ харамсалтай нь одоо тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам миний дөр олон зуун лекц олон ботномонд бичсэн болгон хэрэгжих боломжтой байна гэх нь бүр тодорхой харагдаж штэ. Тэгээ энийг над чиг ингэж харж мэдэрч байгаа хүн байхгүй л дээ. Яг л энийг уншиж судлаагүй юм чинь. Би бол тарих мэдлэгэндээ авцсан учраас энийг яг миний дээр ингэж гаргасан гарц гаргалгаа энэ дээр яг ингэж таарч байна, ингэж болж байна. Энэ нь арай болохгүй юм байна. Энийг ингэж өөрчлөх юм байна. Одоо нийгмийн явц дотор энийг чи ингэж л улам сайжруулж сууж штэ. Хэрэг эзээ нэгэн цагт их хэв нам энэ үзэл бодлыг энэ хөтөлбөрөөр хэрэгжүүлэх боломж гарах юм бол Монголын хөгжлийн гарц гаргалгаа бэлэн л байж байгаа. Бид нар тэр бас эцэг дээдсийн буян байна. Огт бид нар яах вэ гэд аргаа барьчаа сууж байгаа хүмүүс биш байхгүй. Энд бас нэг гарц гаргалгааны шинэ хуулиур байна штэ. Ингээд байж чинь. За энэний тухай хэдүүлээ дараа тэгээд тусгай нэг ярилцлагаар ярих хэрэгтэй баха. Тий. За баярлалаа танд ярьцлага гэсэнд. За баярлалаа. Тэгээд Монголын ард түмэндээ, Монгол улс үндэстэндээ, Монгол туурхтандаа сайн сайхныг өрөөдөө амны бэлгээс ашигтай бэлэг гэж. За баярлалаа.